Сайн сонно манайхаа шинэ бичлэгтээ тавтай морил. Өнөөдөр би та бүхэнд би хэрхэн эмэгтэй хүмүүсийг дэмжиж эхэлснээсээ хойш амьдралаа тэр чигээр нь өөрчилсөн бэ? Яаж энэнгээрээ дамжуулж зөндөө олон зүйлийг манифест хийгээд одоо өөрийнхөө маш гоё энергийг сэргээсэн бэ гэдэг талаараа та бүхэндээ хуваалцъя. Энэ бол бүр олон жилийн өмнө бол би ерөөсөө эмэгтэй хүнийг дэмжиж чаддгүй байсан. Дандаа одоо бусдыг өөртөөгөө харьцуулдаг, хин нэгний дээр гарах гэж хичээдэг. Найзуудыгаа ч юм уу надтай өөрийгөө харьцуулаад намайг дэмжиж чадахгүй байна гэдээ дандаа шүүмжилдэг нэгэн байсан. Гэхдээ би одоо 2 жилийн өмнөөс ч гэх юм уу одоо энэ эмэгтэй хүнийг шүүмжилдэг, харьцуулдаг энэ даалт ухамсар, даалт бодлоо ер нь бүгдийг өөрчилж эхэлсэн. Яг энэ өөрчлөлтийг хийснээсээ хойш бүр ингээд миний бие, байгаа байдал, миний амьдрал бүр тэр чигээрээ өөрчлөгдсөн. Нэгдүгээр гэх юм бол ингээд дотроосоо ч гэсэн гаднаасаа ч гэсэн бүр илүү одоо энерги нь гэрэлтээд байгаа юм шиг санагдсан. Түүнээс гадна би бүр илүү үзэсгэлэнтэй болоод байгаа юм шиг санагдсан. За мөн түүнээс гадна миний ингээд амьдралдаа өөрлөгөө татаж байгаа хүмүүс нь дээд стандартын одоо тийм өндөр зэрэглэлийн гоё хүмүүсийг амьдралдаа татдаг болсон. Одоо харин би та бүхэнд миний амьдралд одоо ямар өөрчлөлт орсон бэ гэдэг талаар би хуваалцъя. Миний нэг хийсэн маш том өөрчлөлт юу байсан бэ гэх юм бол би ерөөсөө одоо эмэгтэй хүн хэнийг ч ер нь амьдралдаа шүүмжлээд хин нэгэнтэй маргалтгаа болсон. Миний зөвч байсан ерөөсөө хамаагүй би зүгээр одоо энэ их дэлхий хорвоо ертөнц энэ бүхний учрыг олноо. Тийм болохоор би ямар нэгэн зүйлийг явуулах ёстой гэд айгүйх явуулж сурсан. Жишээлбэл та нар магадгүй миний Ho'oponopono гэд одоо энерги цэвэрлэлтийн аргыг сонсож байсан байж магадгүй. Ерөнхийдөө хин нэгнийг шүүмжлээд маргалтгаа болоод яг өөрийнхөө амьдралд 100% одоо хариуцлага хүлээх тэр practice байгаа. Хэрвээ та нар бүтэмжлэгийг үзээгүй бол заавал үзээрэй. За ерөнхийдөө бол би дандаа энэ арга барилыг хэрэгжүүлээд явдаг. За жишээлбэл та нар одоо хараад үзээрэй заяа. Сонирхолтой зүйл гэх юм бол заримдаа миний YouTube комментэнд ор зөндөө олон хүмүүс намайг одоо шүүмжилсэн байдаг. Хей чи ийм чи тэгж харагдаж гин, ингэж харагдаж гин. Би хиндэн ч одоо тэгж гомдлолч юм уу ямар нэгэн одоо өөрийгөө өмөрсөн коммент бичиж байгаагүй. Тэгсэн чинь нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэх юм бол би эхэндээ тэрийг ерөөсөө мэддэггүй байсан. Дараа нь хэсэг хугацааны дараа харсан чинь зөндөө олон миний фолловерсууд намайг дагдаг хүмүүс намайг өмөөрөө доор зөндөө олон коммент бичсэн байсан. Ингээд харахаар үнэхээр гайхалтай. Би ерөөсөө өөрөө те ямар нэгэн зүйл хийх шаардлагагүй байхад угаасаа хүмүүс тэрийг харж байгаа, мэдэрч байгаа хорвоо ертөнцтэй чамааг одоо өмөөрөөд чамааг өөрийнхөө хамгаалтандаа авна. За мөн түүнээс гадна нэг маш сонирхолтой зүйл гэх юм бол нөгөө цэцэг гэдэг нөгөө эмэгтэй байдаг штэ. Тэр эмэгтэй болохоор нөгөө жим рүү нүрээ будаад явдаг эмэгтэй болгон явдалтай гэдэг нэг тиймэрхүү бичлэг хийцэн байсан. Би тэр бичлэгийн хувьд гэх юм бол нэг тийм олон надад мэдрэмж байхгүй ямар ч сонио эмэгтэй вэ гээл тэгэл явуулсан байсан. Тэгээ зөндөө олон эмэгтэй хүмүүс бас тэр бичлэгэн дээр нэг тэгж react хийгээгүй байсан ч гэсэн зөндөө олон эрэгтэй хүмүүс тэр бичлэгийг ингээд шоолоод хийцэн байсан. Энэ эмэгтэй шал өөртөө итгэлгүй, энэ эмэгтэй өөрөө гоё эмэгтэйчүүд биш болохоор гоё эмэгтэйчүүдэд атаархаад наасан гэд инээдмийн болгоод ч юм уу тиймэрхүү бичлэгүүдийг хийцэн байсан. Энэ бас үнэхээр сонирхолтой байгаа. Одоо жишээлбэл тэ зөндөө олон эмэгтэй хүмүүс тэр бичлэгийг share хийгээд доор нь хэрэлдээд янз бүрийн юм хэлээд бид нар юу ч өөрчилж чадахгүй. Гэхдээ угаасаа хүмүүс тэрийг харж байгаа, мэдэрч байгаа. Түүнээс гадна одоо эмэгтэй хүн угаасаа эмэгтэй хүнийгээ дэмжснээрээ илүү гоё яваад амьдрал нь үнэхээр гоё байж чаддаг. Жишээлбэл тэр эмэгтэй хувьд гэх юм бол зөндөө олон өөртөө адилхан эмэгтэй хүмүүсийг доошо хийж байгаа учраас тэр эмэгтэй нэр төрж гисэн тэр бичлэгээс болоод зөндөө олон буусан гэж бодож байна. Гэвэл та нар энэ Ho'oponopono practice-ийг бодоод үзээрэй. Энэ бүр яг нотлогдсон. Хэрвээ чи хин нэгнийг шүүмжилж байх юм бол чи ямар нэгэн одоо өөрийгөө гоё бие авч явдаг ч юм уу ямар нэгэн хүнд дургүй байх юм бол чи хин нэгнийг шүүмжилж байна гэсэн үг нь чи тэр хүнээс өөрийнхөө тусгалыг олоод харсан байна гэсэн. Тэгвэл одоо маш их хийддэг илүүдэл чинтэй хүмүүс нь илүүдэл чинтэй хүмүүстэй айгүй дургүй байдаг гинэ. Яагаад гэвэл тэр хүн өөрийнхөө тусгалыг харсан байгаа учраас. Эсвэл чи хин нэгнийг одоо энэ шуналтай тэр охин ийм тийм гэж муулж байх юм бол яг үннийг хэлэхэд
чи өөрийнхөө тусгалыг тэр хүнээс олоод харцсан тэрийгэ үзэн ядаад чи тэр хүнийг одоо муулж шүүмжилж ийн гэсэн үг. Та нар бодоод үзтээ хэрвээ зүгээр энгийн одоо жим явдаг эмэгтэй хүмүүс нь одоо янз бүрийн тийм биеэ үнэлдэг ямар тиймэрхүү хүүхнүүд байдаг гэсэн бодол толгоонд нь орж ирэгч сөхөөгүй байгаа. Тэр хүн яагаад тийм зүйлийг олж хараад шүүмжилж байна вэ гэх юм бол магадгүй өөрөө тийм байж магадгүй, эсвэл тийм хүмүүст өөрөө гоё эмэгтэйчүүдэд атаархдаг байж магадгүй. Тэгэхээр тэр хүний өөртөө итгэлгүй өөрийгөө голж байгаа тусгалнаа л гэсэн үг. Миний хоёр дахь хийсэн өөрчлөлт юу вэ гэх юм бол чи үргэлж бусдын одоо үзэл бодлыг хүндлэн гэсэн үг нь чи тэр хүний үзэл бодлыг дэмжинэ гэсэн үг биш. Чи зүгээр тэр хүний үзэл бодлыг хүндлээд тэр хүнийг тэнд нь үлдээн. Гэхдээ тэр хүн чиний хүрээлэлд орж ирээд чиний одоо найз болох ямар ч боломжгүй. Би яг энэ одоо зүйлийг баримталдаг. Нэг жишээ гэх юм бол би өөрөө Лос Анжелест амьдардаг. Одоо дөнгөж сургуулаа төгсөөд өөрийнхөө юм хийгээд явж байгаа. Гэхдээ миний зорилго болохоор би Монгол руу очиод одоо Монголдо амьдрна гэсэн бодолтой байдаг. Зарим үед одоо хүмүүст энэ үзэл бодлоо хэлэхээр зөндөө олон одоо тийм эмгтэй хүмүүстэй би таарж исэн байхгүй юу? Oh my gosh, чи Монгол явах гэж байгаа юм уу? Би бол Европт амьдрна гэж боддог. Монгол хүмүүс чинь тийм штэ, ийм штэ. Би Монгол охтуудтай ерөөсөө нийлдэггүй. Ийм сэтгэлгээтэй чамайг дандаа шүүмжлэн, чамтай дандаа өөрийгөө харьцуулна гэх мэт дандаа надад одоо тийм сөрөг зүйлийг хэлдэг. Энэ үед би болохоор ерөөсөө тэгэж өөрийгөө илэрхийлэх нэг хичээдгүй. Үгүй тийм биш, ийм биш гэ тэр хүнтэй маргалах гэж зүгээр хичээхгүйгээр зүгээр тийм үү, тэгж боддгийм үү гэл тэр яриаг тэгээд өнгөрөөдөг. Гэхдээ тэр хүн миний хизээч найз болоод надтай одоо миний хүрээлэлд орж ирэхгүй юм байна гэдгийг бол би мэддэг. Би тэр хүнтэй маргалцсанараа би юу ч шийдэж чадахгүй. Магадгүй тэр хүн тэр сэтгэлгээтэйгээ л үлдэн тэгээд намайг үзэн ядаад дуусах байх. Тийм учраас би яг тэр хүний зүгээр өөрийнх нь сэтгэлгээг хүндлээд гэхдээ би тэр итгэл үнэмшлийг ерөөсөө өөртөө халдаахгүй. Үйлдэлээрээ тэр хүний үг худлаа үгүй гэдгийг үгүйсгээд харуулж чадаж байгаа. Жишээлбэл одоо би YouTube-ээр зөндөө олон сэтгэлгээ, далд ухамсар, өөрийгөө хайрлах энэ талаар бичлэг хийдэг. Хэрвээ та нар комментуудыг харах юм бол над руу хүмүүс юу явуулдгийг харах юм бол зөндөө олон надаас эгч, надаас дүү зөндөө олон эмэгтэй хүмүүс үнэхээр бичлэгч намайг өөрчилж чадсан. Миний амьдрал үнэхээр их өөрчлөгдөж ийн гэсэн одоо тийм мессежүүд надад бүр маш их ирдэг. Тэгээд би бас өдөр болгон энэ коммент мессежүүдийг уншихдаа бүр маш их аз жаргалтай байдаг. За чиний амьдрал, чиний багын найз ч юм уу зөндөө олон тийм сэтгэлгээтэй хүмүүс гарч ирнэ. Гэхдээ энэ нь зүгээр яагаад гэвэл бидний хувьд ч гэсэн одоо миний хувьд ч гэсэн хэдэн жилийн өмнө тэр сэтгэлгээнд байж үтсэн. Тийм учраас энэ хүмүүс магадгүй хэсэг хугацааны дараа үүнийг ойлгоно. Багийн миний хийсэн маш том өөрчлөлт юу байсан бэ гэх юм бол бүх зүйлд яг үнэн сэтгэлээсээ хандах. Одоо жишээлбэл миний хувьд одоо би өөрийнхөө хэмжээнд зөндөө олон хүмүүст инфлюенс хийгээд явж байгаа. Инфлюенсер хүмүүсийн хувьд гэх юм бол зарим үед яг өөрийнхөөрөө биш байх шаардлагатай тийм үеуд гарч ирдэг. Яагаад гэвэл чи инфлюенсер зөндөө олон хүмүүсийн нүдэнд байгаа учраас чи өөрийнхөө одоо бүх зүйлийг харуулж чадахгүй. Эсвэл одоо зөндөө олон хүмүүс энэ барааг хэрглэж үзээг байх чинь сурчлаад өгөөч, ингээд өгөөч гэсэн хүсэлтүүд айгүй их ирдэг. Миний хувьд гэх юм бол би тэр мөнгийг аваад та нар энийг аваарай, тэрийг аваарай гэд үнгүү тэрийг одоо хилчиж болно. Гэхдээ одоо миний одоо followers-уудыг хэрвээ харах юм бол бүр намайг хідэн цуухан дагагчтай байхаас одоо хүртэл үздэг хүмүүс байгаа. Эдгээр хүмүүс нь миний бүр өмнөх бичлэгийг үзээд миний зөвлөгөөг дагаад миний зөвлөгөөнүүд өөрт нь үр дүнгийн өгсөн учраас одоо хүртэл үзэж байгаа хүмүүс. Би ийм хүмүүстэй надад одоо орлого хэрэгтэй ч юм уу эсвэл заримдаа би followers өсгмөр байсан ч ихсэн одоо яг энэ хүмүүсээ бодоод би янз бүрийн тиймэрхүү санал хүсэлтийг ерөөсөө хүлээж авдаггүй. Би бичлэг дээрээ ямар нэгэн бүтээгдэхүүн янз бүрийн юм зарлж байх юм бол би дандаа өөртөө үр дүнтэй гэсэн бүтээгдэхүүнээ л хүмүүст аягүй хуваалцдаг. Тэгээд Grande Serum-ыг би Монголд борлуулж байгааг та нар
мэдэх байх. Миний одоо худалдан авагч нар ч гэсэн надад одоо айгүй сайн болцсон. Яагаад гэвэл өөрсдийнхөө үр дүнгээ авсныхаа дараа дандаа үргэлжлүүлж авдгууд нь дандаа аваад байгаа. Яагаад гэвэл үр дүнгээ харцсан болохоор тэгээ зарим нэг нь бас надад гоё үр дүнгуудээ хуваалцсан байсан. Тийм учраас ямар нэгэн зүйлийг яг үннээр нь хэлээд сэтгэлээсээ хуваалцсан гэдэг ер нь бүх юмыг одоо үргэлжлүүлээд карьерийг чинь авч явахныг түлхүүр болдог гэж хэлж болно. Мөн түүнээс гадна одоо зөв зүйл хийж гинүү гэдгээ бодох нь маш их чухал. Жишээлбэл одоо миний сургалтын дээр би одоо ингээд дэглэм хүмүүст бичиж өгч байгаа шүү дээ. Тэр үедээ би анх ингэж бодож байсан байхгүй юу? Үнэхээр маш хурдан үр дүнгээ үзүүлэх 7 хоногийн дотор магадгүй жингийн маш олон хэлээр бууруулах ийм дэглэмээс одоо хүмүүст бичээд өгөөд үр дүнгээ хурдан харуулчаа гэсэн надад бодол байсан. Яагаад гэвэл хүн болгон маш хурдан үр дүнд дуртай учраас. Гэхдээ миний дотор жоохон айдас хийсэн байхгүй юу? Энэ хүн жингээ хурдан хайсан ч гэсэн дэглэмийнхээ дараа гэс нөгөө жингээ бүр илүү нэмээд таргалжуулъя. Бас би өөрийнхөө сургалтын дээр шинжлэх ухаан дээр суурилсан хичээлийг заагаад явдаг. Зарим хүнд яг үнийг хэлэхэд шинжлэх ухаан зүгээр л сонирхолгүй, зүгээр л хурдан жингээ хайхыг хүсэж байгаа. Гэхдээ би хүмүүст яг мэдлэгийг олгох хэрэгтэй гээд хичээлийн ингээ хийгээл яваад байсан. Тэгээ яг сургалт дуусны дараа зөндөө олон эмэгтэй хүмүүс тэр шинжлэх ухаан дээр суурилсан хичээл нь бүр үнэхээр бэст байсан. Яагаад гэвэл ард нь байгаа шинжлэх ухааныг мэдэх үед дэглэмээ бариад явах нь амар байсан гэж хэлж ирсэн. Тийм учраас зүгээр л өөрөө зөв юм хийж ийн гэдэгтээ итгээд бусдыг дэмжиж үнэн сэтгэлээсээ ямар нэгэн зүйлд хандаарай. Тэгээд та бүхэн маань өнөөдрийн бичлэгийг үзснийхээ дараа хэнийг амьдралдаа шүүмжилж байсан байна? Ямар зүйл нь өөрөө чинь аавраа гацаагаад байсан байна гэдэг талаар та бүхэн маань бодоод үзээрэй. Тэгээ бүх зүйлийг явуулж сураад хэн нэгнийг ерөөсөө шүүмжлэхээ бол энэ үед бүр хүн аавраагаа сэрийгээ тэр ааврааг чинь бүр ингээд өөрөөс чинь цацарж байгаа эргэн тойрны чинь бүх хүн мэдэрч эхэлдэг. Та өөрөө ч гэсэн энэ аавраага мэдэрч эхэлнэ. Яагаад гэвэл амьдралд чинь одоо зөндөө олон зүйл татагдаад бүр ингээд бүх өөрчлөлтүүд орж эхэлдэг. Тийм учраас энэ практисыг амьдралдаа заавал хэрэгжүүлээрэй. Хин нэгнийг шүүмжлээд бид нар юунд ч хүрч чадахгүй. Гэхдээ бидний хийж чадах зүйл юу вэ гэх юм бол эхлээд мэдээж өөр дээр ажиллана. Өөрийнхөө энергийг цэвэрлэнэ. Өөрийгөө өсөж дэвжүүлнэ. Дараа нь өөрийгөө өсөж дэвжүүлснийхээ дараа бусад эмэгтэйчүүдийг дэмжинэ. Бусдыг хайрлана. Бусдыг дэмжинэ. Яг энэ үед бүр ингээд бүх зүйл цэцэглэж эхэлнэ. Тэгээ та бүхэнд өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлалаа. Хэрвээ та бүхэн маань сургалтын сумаар байх юм бол миний вебсайт руу ороод сургалтын талаар мэдээлэл авч болно. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.